та. За. Тэгээд энэ удаагийн маань мөнгөг урьж оролцуулсан хамгийн гол шалтгаан болохоор мөнгөө маань нэг атагийн хүнс хөдөө аж ахуй их сургуулийн сургалтын албанд одоо ажилладаг байгаа тийм ээ. Ааха. Тэгээд нэг атагийн хүнс хөдөө аж ахуй их сургуультай манай Кизуна боловсролын төв хамтарч ажиллах албан ёсны гэрээ байгуулах явц дундаа явагдаж байгаа юм. Тэгээ энэ үйл ажиллагаатай холбоотой бас төрөл бүрийн судалгаа хийгээд мэдээлэл үлдээхэд явж байгаа юм байна. За тийм болохоор их чинь юу асуух гээд байна вэ гэхээр ер нь энэ нэг атагийн хүнс хөдөө аж ахуй их сургуулийн одоо ерөнхий танилцуулгыг манай үзэж байгаа үзэгчдэд товчхон танилцуулаач гэж хүсэж байгаа. Ааха. За миний ажилдаг нэг атаа хүнс хөдөө аж ахуйн сургууль болохоор нийт 280-аад оюутантай. Түүн дотор болохоор 50 оюутны ерөн гадаад оюутан байдаг. Тэгээд тэр 50 оюутны визний асуудал, цагийн ажлын асуудал, байр орны асуудал зэрэг ажлыг хариуцаад би ажилладаг байхгүй юу? Ер нь болол. За. Тэгээд ер нь болвол дан ганц Монголоос ч гэлтэхгүй өөр төрөл бүрийн орнуудаас мэдээж танаа сургуульд очиж суралцж байгаа шүү дээ. Тэр бүх оюутнуудтай хамааралтай л ямар одоо гадаадаас очиж байгаа оюутнуудад асуудал тохиолддог байх нь тэр бүх асуудалд нь хамтарч одоо юу болдог байх нь шүү дээ. Хамтраад гаргалгаа гаргадаг, саппорт хийдэг, тусдын болдог тийм ажил хийдэг гэсэн үг байна тийм ээ. Тийм яг зөв. За тэгэхээр манай Монголоос хэрэгцээ энэ сургууль суралцахыг хүсэж байгаа, ер нь Японд суралцахыг хүсэж байгаа. Ялангуяа энэ сургууль суралцахыг хүсэж байгаа оюутнууд байх юм бол манай Монгол одоо стаф ажилтан байдаг болохоор санаа зовох, ичих, нэрлэх, тулгамдах зүйл байхгүйгээр асуудлууд төрөл бүрийн янз бүрийн асуумар зүйлс байх юм бол чөлөөтэй мөнгөд маань хандаад асуудлаа зохицуулж шийдвүүлээд аваад яваад байж болох нэ гэж одоо би үеийнхаа зүйлх байна. Тийшээ. Тэг би гэсэн хувьдаа яг одоогор Монгол оюутан байхгүй юу? Ааха. Тэгээ ирэх авар Монгол оюутан орж ирээсэй гэж бүр хүсэж байна. Ороод ирэх юм бол би чинь бас тал бүрээр нь дэмжээтэй. Тэр оюутны сурлага болон энэ одоо цаг орчинд энэ одоо шинэ орчинд орж ирнэ шүү дээ. Тэр үед нь Монгол хүн байна гэдэг чинь айгүй тус дэмттэй санагддаг шүү дээ. Байгаад янз бүрийн мэдгүй зүйлээ шууд монгол хэлээр асуучин тий. Тэгэхээр Монгол стаф маань үнэхээр одоо энэ сургууль суралцахыг хүсэж байгаа оюутнууд байх юм бол их сайхан боломж нэгдэж байгаа юм байна шүү гэж хэлэхдээ таатай байна. За тэгэхээр мөнгөөгөөс их чинь дараа нь ямар асуулт асуух гээд байна вэ гэхээр ер нь жил хэдэн удаа эсэлт авах вэ гэдэг талаар. За тэгээд тухайн эсэлтэн дээр маань одоо эслэхийг хүсэж байгаа оюутнууд байх юм бол ямар нөхцөл шалгуурыг эхний ээлжинд хангасан байх юм бол бичиг баримт материалаа бүрдүүлээд явуулж болох вэ гэдэг талаар огтхон зөвлөгөө өгөөч. За тэгээ ер нь Японоос болохоор 2008 онд те нэг 30 оюутны хөтөлбөр гаргасан байдаг те хүмүүс бас мэдчихэж байгаа ах гэж бодож байна. Тэгээд 2008 онд 10 жилийн хугацаанд 30,000 оюутнасаа давтсан байдгийн гадаад оюутны тоо. 10 жилийн дотор ер нь биелэлээ олцсон хөтөлбөр байдгийн. Тэгэхээр энэ удаад Японд сурах гэж байгаа гадаад оюутны шалгуур нь жоохон чанга болж ирж байгаа гэх юм уу да. Тийм учраас гадаадаас ялангуяа ирэх гэж байгаа гадаад оюутны хувьд Японы хэлний төвшин тогтоох шалгалт гэж байдаг те. Тэрний N2 төвшний зэрэг авсан байх хэрэгтэй байдаг. Япон дотроо хэлний бэлтгэл сураад ихтэй сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийн хувьд N3 төвшөнтэй болвол манай сургууль оруулж байгаа, элсүүлж байгаа. Тий. Тэгээд жилдээ болвол нэг удаа эсэлт авч байгаа. 4 сарын эсэлтээр орж ирэх боломжтой байна.
Тэгэхээр ер нь нөгөө бакалаврын сургалтанд сурах гэж байгаа оюутнуудын хувьд бол 4 сард л нэг удаа эсэлт авдаг шүү дээ. Японы сургуулиуд тийм ээ. Тий. Жилдээ нэг удаа 4 сард эсэлтэнд хамрагдахыг хэрэгцээ хүсэж явах юм бол яг 4 сардаа материалаа бүрдүүлж өгөөд явчих гэсэн ойлголт бол байхгүй тийм ээ. Тий. Хамгийн багадаа бодвол 3 сарын өмнө бичиг баримт материалуудаа бүрдүүлээд Японы талд буюу тухайн сургууль руугаа явуулсан байх хэрэгтэй байдаг шүү дээ. Тий, Япон болохоор Японд ерөнхий хүн болгон мэдчихэж магадгүй бүх юм ийм цаг хугацаа ингээд одоо жилийн төлөвлөгөө гэх юм уу? Гацсан байдаг те. Одоо 20 онд эсвэл 20 онд эсвэл орж ирэх хүүхдүүд аль хэдийн гадаадаас ирэх гэж байгаа оюутнууд ялангуяа материал аль хэдийн сургуультай өгсөн. Сургууль нь яг үгээр тэр материалыг хүлээж аваад шалгаад гадаад иргэн харьяатын газар өгнө тий. Одоо 12 сард өгнө гэж бодохоор 3 сард хариу гарна. Дээдлэн 3 сар шалгана гадаад иргэн харьяатын газар. Тэгээ 3 сард гарлаа гэхэд амжаад 4 сарынхаа эсэлтээр орж ирэх боломжтой. Тийм учраас Японд сурахыг хүсэж байгаа, сонирхож байгаа хүмүүс жилийн өмнөөс юм уу 2 жилийн өмнөөс хөдөлж эхлэх хэрэгтэй байхаа гэж би бодож байна. Би Японы хэлийг бас 10 гаруй жил заагаад хүүхдүүдэд тайлбар яриа өгөөд хэлийн, соёлын нөхцөлийн ингээ заагаад явж байгаа хүний хувьд хэлэхэд за манай мөнгөө маань болохоор Японд бүр суралцаад, ажиллаад, амьдраад явж байгаа хүний хувьд бас хэлэхэд Японд сурах гэж байгаа. Японтой харилцаатай хамааралтай ямар нэг зүйл хийх гэж байгаа хүн байх юм бол их эртнээс багадаа 1 жил. Тэгээ 2 жилийн өмнөөс эхлээд мэдээлэл уншин, судлан, бэлтэн тэгээ өөрийнхөө хандах зүгийг өөрөө ингээд тогтоогоод бэлтгээд яваад авах шаардлагатай юм байна шүү гэдэг зөвлөгөөг хамгийн ихний номер 1 зөвлөгөө гэж би бол бодоод байгаа байхгүй юу? Тийм. Ер нь бол зорилготой байх хэрэгтэй гэх юм да. Одоо ойрын хугацааны зорилго болон алсын зорилготой ойрын хугацааны зорилго за Японд сурах зорилготой гэдээ бодлоо гэхэд Японд сурахын тулд юу хийх үү гэдгээ бодох хэрэгтэй тий. Юу хийх үү гэдгээ бодчиход төлөвлөх шаардлагатай тий. Тэгээд яг Япон явахсаа төлөвлөчөөд яах вэ гэдэг маань дараагийн асуудал болоод гараад ирэх нь шүү дээ. Жишээ Монгол Япон төв дээр Япон сурах мэдээллийн яамг болдог. 10 сард или 9 сар орчимд тий. Тэр мэдээллийн яамг үнэхээр их ач холбогдол өгөх хэрэгтэй гэж бодож яг Японд сурахаар чин хүсэлтэй хүүхдүүд байх юм бол ягаад тийм сургууль мэдээллийн яамг дээр тухайн сургуулийн хүнтэй шууд зөвлөгөө авч болно тий. Мөн Кизуна боловсролын төв шиг боловсролын төвүүд дээр очих хэвээр очиж зөвлөгөө авах хэвээр. Тэнд мэрэгжлийн ажилчид ажиллаж байгаа учраас сансраа их чиг маш туршлагатай хүмүүс ажиллаж байгаа. Тийм хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр ялангуяа гадаад явах гэж байгаа хүн байна. Урт хугацаанд зарцуулна тийм ээ, гадаадад сурна, ажиллана, амьдрна гэдэг маань нэгдүгээр урт хугацаа зарцуулна, хөдөлмөр шаардна, мөнгө шаардна. Тухайн хүнээс бол зөндөө их одоо зүйлсийг шаардах учраас тэр бүх зүйлтэйгээ хамааралтай энэ ажилд их ач холбогдол өгөөд нухацтай бодоод ингээд хөдөлж эхлэх хэрэгтэй, хөдөлж байх хэрэгтэй л гэдэг бас миний хувийн зөвлөгөө өгөх байна л да. Тийм, яг үнэ. За мөнгөөгөөсөө дараа нь чинь юу асуух гэдэг вэ гэхээр ер нь Нигата маань Токиогоос холгүй оршдог ч гэсэн амжиргааны өртөг зардлын хувьд бол тийм ч өндөр биш байх гэж би бодоод байна л да. Тэгэхээр ер нь дунджаар сургалтын төлбөр гэдэг юм уу эсвэл одоо амьдрах орших байрны зардал ер нь эдэж хүмүүс зам тээврийн зардал ч гэдэг юм уу ингээд өөрийнхөө мэдээлэлээс товчхон хуваалцвал ямар шүүхэн байдалтай байх вэ? За би өөрийнхөө сургуулийн ажиллаж байгаа сургуулийнхаа төлбөрийг хэлэхэд гадаад оюутнууд ерөнхийдөө их боломжтой байдаг шүү дээ. Яагаад тэгэхээр Япон оюутны төлж байгаа мөнгөнд өнгийн тал хувийг төлж сурдаг байхгүй юу? Аль сургууль. Тэгээд за сургуулийн төлбөр гэхэд гадаад оюутны хувьд 600 мянган йен орчим. 1 жилийн төлбөр тийм ээ? 1 жилийн төлбөр тийм. Тэгээд тэгээд түүн дээр мэдээж нэмэгдэх зүйлэнд байрны жилийн бишээ сарын нөө амжиргааны зардал гэж байх хэрэгтэй тий.
Сарын амжиргааны зардал болохоор одоо тэнд хамгийн чухал зүйл нь байрны төлбөр байдаг тий. Тэгээ байрны төлбөр хөд жоохон нэг хотын төвөөс гэх юм да Токиогоос жоохон холч гэх юм уу тий 200 км хаслагдсан газар болоод ирэхээр 25,000 йены төлбөртэй байрнууд байдгийн. Тийм байрнуудыг болохоор сургуулийнхаа хүмүүс бүгдийг эхнээс нь би ийм байранд ормоор байна. Би ийм зардалтай байранд ормоор байна гэсэн өөрийнхөө одоо санхүүд тааруулсан гэх юм да. Төлөвлөгөө гаргаад түүнийгээ сургуулийнхаа сургалтын алба ч юм уу гадаад оюуттай хариуцсан хүмүүст хэлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэнгүүд тэр яг мөнгөнд дүнд нь тий хүсэлтэд гарах юм бол тэр мөнгөнд дүнд нь таарсан байр олж өгөх боломжтой байдаг. Одоогоор манай сургууль оюутны байр байхгүй ч гэсэндээ гэрээтэй юм байгууллагууд байдаг байхгүй гэрээтэй үл хөдлөх хөрөнгийн байгууллага. Тэгэхээр тэр байгууллагатай одоо ийм оюутан Монголоос ирэх гэж байна. Тэгээ ийм хэмжээний зардлаар нэг сард амьдрах хүсэлтэй байна гэд нөгөө газараа хэлэх юм бол тэр газар нь тухайн хүсэлтийг хүлээн аваад өөрт нь тохирсон байр олж өгөх боломжтой байдаг. За. Надад ч бол надад бүр маш их таалагдаад байна л да. Дан ганц дотуур байр гэлтэхгүй бас нөгөө share house-ууд гэж ярьдаг те. Одоо хамтраад өөр оюутнуудтайгаа хамт амьдарч болохоор эсвэл тусдаа өөр маншинч байдаг юм уу тийм үү ганцаараа гэр бүлээрээ амьдарч болохоор гээд байрнуудад өөрийнхөө хүсэлтээр ийм хэмжээний мөнгөтэйгээр гаргаад өгөхлөөр чинь бүр илүү тогттой нөхцөл байдал үүсгэх гэдэг юм биш би болгоод байна. Тийм шүү дээ. Одоо жишээлбэл манай сургуулийн оюутнуудын байдаг байр гэх юм бол нөгөө мэдээж Японд ирлээ гэхэд ганц биеэрээ амьдрах болно тий. Гэр бүлгүй хүмүүс байх юм бол за ганц би охин хүүхдээ Японд сурахаар явуул за. Ямар байранд амьдарч ийн гэхээр эцэг их нь мэдээж санаа зовно тий. Танихгүй газар за ямар байранд амьдрах юм бол яах юм бол гэж санаа зовж магадгүй байх тий. Тийм болохоор одоо байр нь одоо жишээ нь одоо манайхаар бол донофон систем билүү те. Гадны хүн шууд чөлөөтэй орж тэр нөө байрны гадуур эргэлдэх тийм орчингуу гэсэн үг байхгүй юу. Тийм байр бол байна. Тийм. Тэгээ гадаад оюутнууд бас амьдардаг өөр нөө хариуцсан хүнтэй байнгын хариуцсан хүнтэй тийм байр байна бас хямдхан. Тэр байранд юунд давуу талтай вэ гэхээр орой хоолыг хийгээд өгч байна. Нөө байр хариуцж зүгээр гоё юм биш үү те. Орой ядраад ороод ирэнгүүт нь хоол нь бэлэн байж байгаа гэдэг чинь ямар гоё хэрэг вэ. Тийм янз бүрийн байр байна. Тэгэхээр гоё юм байна. Хүүхдийн сонирхол амжиргааны зардал тэр бүгдээс хамаарат амьдрах орчин ч гэсэндээ янз бүр байна л гэж бодож байна шүү дээ.